Үзэгчдийн инженерийн амар амгалан айлтган мэдчилж байна. Өнөөдөр 8 дугаар сарын 25 нийтлэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байгаа. Үндэсний латруудаа хамтдаа байдаг Монголынхаа нийт 1000 үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр намрын тэргуун сарын шинийн 4-ний бэлэг цайн өдөр тохиож байгаа. Энэ сайхан өдөр үзэгчтэйгээ сайхан мэдээгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр өмнөх тохирол дээрээс маань 642 тохирол дээрээс 300 мянган төгрөгийн аздан тодорсон байгааг үзэгч та бүхэндээ дуулахад таатай байна. Ингээд энэ сайхан бэлэг цайн өдөр өнөөдрийнхээ азны бүгдээрээ нэвтрүүлгийнхаа ховирноо урьж байна. Ингээд 642 тохирлоос маань 300 мянган төгрөгийн аздан болсон сад элэг таныг энэ хөө тайзнаа урьж байна. За тэмээ юуны өмнө танд баяр хүргэе. Баярлалаа. За сад элэг ах маань манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаад бас өнөөдрийн мэндийг айлгах байх гэж бодож байна. Санаа намайг сад элэг гэдэг. Ингээд үндэсний лотерей аздан болсондоо маш их баяртай байна. За Монголын үндэсний лотерейд маань ер нь хизээнээс эхэлж оролцсон бэ? Ер нь хэддэх удаагаа аздан болж байна? Би ер нь үндэсний лотерейг байнга тоглодог. Тэгээд аздан болж исэн. Ер нь аздан болж байгаа тухайн үеийн сэтгэгдэл ер нь яг ямар байдаг? Манай үзэгчдэд бас сонирн байгаа. Нөгөө тоонууд аль байн бай эргэл харддаг шүү дээ. Аздан болцсон юм шиг болоогүй юм шиг тэгэл дахин хараад. Тэгээд яг тухайн үед яг ямар мэдрэмж төрдөг вэ? Уун ингээд аз үзээд тоглоод байвал болох юм байна л гэж боддог дээр. Ер нь монголчууд бид нар чи их азтай хиймэртэй хүмүүс шүү дээ. Тэгэл тоглодог та. Тэгэхээр яг бараг хобби маяг л болж байна. Тэгэхээр яг нөгөө одоо үндэсний лотерейд маань оролцоод хараахан аздан болоогүй байгаа хүмүүс маань за ямар тоонууд сонгоод ямар туршлагаараас аздан болоод байна. Туршлагаасаа хуваалцаасаа гэж бас хүсэж байгаах гэж бодож байна. За тэгээд хүмүүс ер нь өөрийнх нь ивэлтэй тооч гэдэг юм уу төрсөн сар ч юм уу ер нь тэгээ санаанд орсон тоогоол бичт юм дөө. За энэ сүүлийн онжир нь бол аз мэддэг хөвлбраар тоглосон. Хэрвээ бүр мэдэхгүй бол тэгэл аз мэддэг гэж бодоод бичээл явуулдаг шүү дээ. Үндэсний лотерейг маань борлуулж байгаа маш олон борлуулалтын цэгүүд байгаа. Та ер нь тасалбараа хаанаас худалдан авдаг вэ? Би байнга дараагийн төвөөс л очиж авдаг. Өөртөө ойрхон цэгээс. Тий, манай гэр тэнд үйд. Одоо үндэсний лотерейд маань одоо 2011-12 оноос хойш ингээд одоо анх үүсгэн байгуулагдсан цагаас нь тоглож байна гэсэн. Тэгэхээр яг энэ хугацаанд хамгийн дээд нь хэдэн төгрөгийн шагнал хожиж ирсэн бэ? Ерөнхийдөө хэдэн удаа аздан болж ирсэн бэ? Ямар ч хэснийг 4-5 удаа аздан болж ирсэн. 10,000, 20,000. Тэгээд одоо энэ онжирууд бол сүүлийн 2 онжир бол 300,000 гэл очив. Тэр үзэгчд маань санаж байгаа бол 8 дугаар сарын 14-ний тохирол дээр маань сад элэг ах маань мөн 300 мянган төгрөгийн аздан болж исэн гэдгийг үзэгчдэд дуулгамаар байна. Тэгэхээр яг энэ цаг мөчид манай лотерейг үзэж байгаа үзэгчдэд хандаад өөрийнхөө зөвлөгөө болон за тэгээд талархсан сэтгэлээ илэрхийлэх болов уу гэж бодож байна. За юуны өмнө танаа хамт олон юм шудраг сайхан тоглоом явуулдаг. Ажилд амжилт хүсье. Тэгээ хүмүүстэй хандаад хэлэхэд монголчууд бид нэр азтай хүмүүс хаяа ч гэсэн азаа үндэсний лотерейд сорж яваасаа гэж аздан болоосаа гэж хүсье да. Яашэр таныг манаас үргэлжлээд Азийн тэнгэр ивэх болтгоо. Тэгээ өнөөдөр энэ бэлэг цайн өдөр бидний хоймороо хүрэлцэн ирсэн тандаас энэ хөр шагналыг тань гардуулъя. Тэгээд таныг үргэлж Азийн тэнгэр ивэж явах болтгоо. Баярлалаа. Та бүхэн амжилт хүсье. За маш их баярлалаа үзэгчдээ. Өнөөдөр энэ бэлэг цайн өдрөөс 300 мянган төгрөгийн аздантайгаа үзэгч та бүхнийг уулзууллаа. Тэгэд мэдээж азны манд болгон сул үзэгчдийг манд дагуулад өнөөдөр маш олон аздан тодрох болов гэж итгэлтэй байна. Ингээд уламжлал ясаараа бүгдээрээ хамтдаа 4-ийн 3 дугаар зэргийн тохиролдоо анхаарлаа хандуулцгаая. Дөрмийг танилцуулъя. Шүлэн харганд маань тгээс 9 хүрлэг зэбр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлбэл мэдээж эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давхарсан байгаа гэсэн үг юм. Уг 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллынхан дагаа дөрвөлэн нь зөв тааж чадсан тохиолдолд 4-ийн 3 дугаар зэргийн хонжирын аздан болж өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөн авах 500 дахин өсгөн авах боломжтой болох юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Тохирлоо эхлүүлцгээе. Тохирлын маань эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Гурав дахь бөмбөлөгний
За дөрөвдөг хүмүлгэний дугаар 6 ингэснээр дөрүүдийн 3 дугаар зэргийн хонжуур дээр 8 4 9 6 8 4 9 6 гэсэн мөмлөгнүүд гарч ирсэн байгаа. Тэгэхээр мэдээж үзэгч та бүхэн санамсаргүйгээр гарч ирсэн уг дөрвөн мөмлөгийг яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаахаа 500 дахин өсгөн авах боломжтой болж байгаа гэсэн үг юм шүү. Тэгэхээр үзэгчид маань дөрөвдүгээр тохирол дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг. Үргэлжлүүлэн дөрүүдийн 2 дугаар зэргийн хонжуурынхаа азтныг тодруулахаа. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлийг үзэгч та яг гарч ирсэн дарааллынхаа дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын азтан болж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой болно. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Үзэгчдийн маань 2 дахь боломж дөрүүдийн 2 дугаар зэргийн хонжуурын эхний бөмбөлөгний дугаар тийг за 2 дахь бөмбөлөг ерөнхийдөө гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 1 нэг гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байна. Яг 3 дахь бөмбөлөгний дугаар 7 нэг 7 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн. За 4 дахь бөмбөлөг гарцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар 5 За 4 дахь бөмбөлөгний дугаар 5 ингэснээр дөрүүдийн 2 дугаар зэргийн хонжуур дээр тиг 1 7 5 тиг 1 7 5 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн байгаа. Санамсаргүйгээр гарч ирсэн уг дөрвөн бөмбөлгийг үзэгч та яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол дөрүүдийн 2 дугаар зэргийн хонжирын маань аздан болж улмаар та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд үргэлжлүүлэн дөрүүдийн 1-р зэргийн хонжирын азныг тодруулах болно. Дөрүүдийн маань та бүхэндээ 3 боломжийг олгодъё. За байнгын тоглогчид маань аль сайн мэдэж байгаа хаа. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрласан байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллынхаа дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан тохиолдолд дөрүүдийн 1-р зэргийн хонжирын аздан болж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой болох юм шүү. Тэгэхээр үзэгчид маань ердөө 40 ширхэг бөмбөлөгнөөс дөрвийн таснаар аздан болох боломжтой байдаг шүү дээ. За ингээд та бүхэндээ амжилт хүсээд 1-р зэргийн хонжирын азныг тодруулцгаая. Үзэгчдийн маань сүүчийн боломж дөрүүдийн 1-р зэргийн хонжирын азныг тодруулж байна. За эхний бөмбөлөгний дугаар 6 За 2 дахь бөмбөлөгний 8 2 дахь бөмбөлөгний дугаар 8 бөмбөлөгний дугаар 6 За мэдээж 4 бөмбөлөг гарч ирснээр уг давхарлын азтанд тодорхой болно. За 4 дахь бөмбөлөгний дугаар 5 4 дахь бөмбөлөгний дугаар 5 ингэснээр дөрүүдийн 1-р зэргийн хонжуур дээр 6 8 6 5 6 8 6 5 гэсэн 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирсэн байгаа. Мэдээж үзэгч та бүхэн түрүүн харсан энэхүү 4 бөмбөлгөө яг гарч ирсэн дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол дөрүүдийн 1-р зэргийн хонжирын аздан болж байгаа. Та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ яг энэ цаг мөчид шууд хүрч байгаа. За үргэлжлүүлэн хамтдаа 6D тохирлынхаа азныг тодруулах болно. Таны хамгийн дээдлийн хонжих мөнгөнд бол мэдээж энэхүү тохирол дээр 50 сая төгрөг байдаг үлээ. За ингээд үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол үзэгч та бүхний харж байгаачлан нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхарсан гэсэн үг юм. Уг 60 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг үзэгч та
Нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу 2 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой. 3 бөмбөлөг зөв таагаад 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв таагаад 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв таагаад 1,500,000 төгрөгийг хожих боломжтой л та. 6 бөмбөлгөө зургуулгын зөв таагаад 50 сая төгрөгийг хожих боломжтой. Дахин сануулахад дарааллынх нь хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн боломж та бүхнийх юм шүү. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. 6 бөмбөлөг зөв таагаад 50 сая төгрөг хожих болтугай. Эхний бөмбөлөгний дугаар 5. Эхний бөмбөлөгний дугаар 5. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Бөмбөлгийг зөв тааж чадсан бол 1500 төгрөгийн аздан болж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. За 3 бөмбөлгийг зөв таасан бол 15,000 төгрөгийн аздан болж байгаа. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. Бол 150,000 төгрөгийн аздан болох боломжтой. 5 дахь бөмбөлөгний дугаар 1. 5 дахь бөмбөлөгний дугаар 1. 5 бөмбөлгийг зөв таасан бол 1,500,000 төгрөгийг хожих боломжтой болж байгаа. 6 дахь бөмбөлөгний дугаар 3. За 6 дахь бөмбөлөгний дугаар 3 ингэснээр 6-ийн тохирол дээр 5, 2, 6, 4, тэг 3. Давтаж хэлье. 5, 2, 6, 4, тэг 3 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Эдгээр 6 бөмбөлгийг үзэгчид маань дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань 5, 2 гэх мэтчлэн дараалалаар, хойноос нь гэдэг маань 3 тэг гэх мэтчлэн дараалалаар та 2 бөмбөлгөл зөв таасан бол 1500 төгрөгийн урмын хонжирын аздан болж байгаа. Түүнээс та таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөн дун өсөж явах боломжтойгоор 6 бөмбөлөг зөв таагаад 50 сая төгрөгийг хоцсон байх магадлалтай гэсэн үг. За ингээд 6-ыг тоглосон үзэгчдэд баярлалаа. Үргэлжлүүлэн хамтдаад 120 сая төгрөгийн шагналтай буюу хамгийн өндөр хонжиртай 642 тохирлынхаа азтныг тодруулах. Өнөөдөр бол бэлэг цайн өдөр, бас өнөөдөр энэхүү тохирлоос маань бол азтан тодорсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэхүү тохирлоос бас азтан маань бол мэдээж болгон сүлтэй байхын гарцааг өөрөө бол энэхүү тохирлоос 2 ч удаа 300,000 төгрөгийн азтан болж байсан. Харин дараагийн яг одоо үзэж байгаа үзэгчид маань тэрхүү мөнгөн дүнгийн түүнээс жилийн мөнгөн дүнгийн азтан болох боломжтой агах гэж бодож байна. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цэвэр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлоотаас ялгаатай нь нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэсэн үг юм. Уг 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулгын зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За харин энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 жиргээр онцлогтой байгаа. За бонус бөмбөлгийнхаа тусламжтайгаар үзэгч та эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгийнхаа аль нэг 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэй нийлүүлээд 4 бөмбөлөг зөв тааж чадсан 10,000 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой. За харин үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлгийг оролцуулаад 5 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 300,000 төгрөг, 6 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 12 сая төгрөгийг тус хожих боломжтой. За ингээд үзэгч та бүхнийг маань Азийн тэнгэр ивэх болтугай. Дөрөвний азтныг тодруулах 642 тохируулгаа. Эхний бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 30. Эхний бөмбөлөгний дугаар 30. За дараагийн бөмбөлөгний дугаар 5. За гарч ирж байгаа бөмбөлгнүүдийн дараас хамааралгүйгээр зөв таарж байгаа л үзэгчтэй азтан болох боломжтой. 3 дахь бөмбөлөгний дугаар 16.
6 бөмбөлөг зөв таарч байгаа тохиолдолд үзэгч та 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За дараагийн бөмбөлөгний дугаар 28. Дараагийн бөмбөлөгний дугаар 28. За ингээд 20 сая төгрөгийн азныг маань тодруулах 6 дахь бөмбөлөгний дугаар 19. За энэ бөмбөлөг гарч ирснээр 6 бөмбөлөг маань бүрдэж байна. Одоо гарч ирэх бөмбөлөг бол бонус бөмбөлөг байгаа. За бонус бөмбөлөгний дугаар 38. За бонус бөмбөлөгний дугаар 38. Ингээд үзэгчдэд 120 сая төгрөгийн азныг тодруулсан үндсэн 6 бөмбөлгөө гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 30 5 16 26 28 19 давтаж хэлье. 30 5 16 26 28 19 гэсэн эдгээр үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та гарч ирсэн дараалал хамааралгүйгээр л сургуулан зөв тааж чадсан бол мэдээж 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг юм шиг. За харин энэхүү тохирлын бонус бөмбөлөгний дугаар 38 гэсэн бөмбөлөг ирсэн байгаа. За ингээд сүүлийн бөмбөлөг маань гарч ирснээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх цаг болсон байна. Харин та үзэгчдээ дараагийн маань тохирлуудад оролцож аздан болохыг хүсэж байгаа л дэлгэцний хажууд манай тасалбар борлуулах борлуулалтын цэгүүдийн байршлал харагдаж байгаа. Та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа цэг дээр очиод тоглох хуцаа бүглэж тасалбараа худалдан авснаа дараагийн маань тохирлуудад оролцох боломжтой. Үндэсний лотерейгийн шоу тохирол үзэгч та бүхэндээ даваа лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд icon цэгийн минь болон үндэсний лотерейн албан ёсны фэйсбુક хуудасаар шууд хүрэх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ та бүхнийг маань Азийн тэнгэр үргэлж ивэх болтойгоо та бүхэн маань амралтын өдрөө аятахтай сайхан өнгөрүүлээрэй.